За дахиад нэг тайлбараа дахиад хэлнэ. Залуучуулах бичлэг учраас залуучуулах бичлэг дээр нэг энэ номон дээр гардаг, эдгээр дээр гардаг хүмүүс яг бодтой хүмүүс юм уу гэвэл би яг киномиг бодтой хүмүүс гэж мэдгүй. Гэхдээ бодтой хүн байх яг л би уулзж байгаагүй. Гэхдээ угаасаа манай багш судлаа хэлэхгүй шүү дээ. Би бол хэлжсэн би чинтэй бол уулзчихсан. Гэхдээ зохиож яриад байгаа зүйл биш. Нэлээ үнний ортой зүйл. Гэхдээ амлалт гэж байдаг. Жишээлбэл энэ номон дээр байдаг дээр Петр Левний амлалт юу юм бэ гэхээр сүмээсээ гаргасан тэр дүрмээ баримталдаг байхгүй юу? Ямар дүрм баримталт юм бэ гэхээр ингээд тэр яагаад залуу байгаа нууцыг нь хүн асуугаас нааш тэр зүйлээ хэлж өгөхгүй гэсэн дүрмтэй байсан те. Та нар энэ номыг уншиж үзэх бол авч үзээд уншсныхаа дараа ойлгоцгоо. Тэгээ нөгөөх нь болохоор юу юм бэ гэхээр дүрм гэж байдаг. Тэгээ би болохоор яг хизээ яаж уулзсан, хэрхэн уулзсан, дахиад уулзахын тулд яах боломжтой вэ гэдэг тухай бол бичлэгээр олон нийтийн хэрэгслэр бол ярихгүй. Гэтэ тийм амар сүртэй нууц болохоор биш, эсвэл амар нуугараа гэсэн болохоор биш. Зүгээр ойлгоё гэвэл надтай энэ зүйлийг ярихын тулд нэг Орайс гэдэг рэпер гэдэг шүү дээ. Энэ одоо энэ ертөнцийн дээр байхгүй л дээ хүн төрхөөрөө. Тэгэхээр тэр рэпер хэлдэг те надтай энэ рэп зүйлийг ярихын тулд найдвартай хэрэгтэй чам 7 жил гэдэг нэг панчлайн байдаг байхгүй. Яг нааг нь дагдаг хүмүүс дандаа настай хүмүүс болохоор хипхоп юм панчлайн гэхэр ойлгохгүй ч магадгүй тийм хэллэг байдаг. Тэгэхээр та нар яг надтай энэ зүйлийг ярихын тулд найдвартай яг бас 7-8 жил хэрэгтэй гэж магадгүй. Эсвэл ядаж энэ зүйлийг уншаад нэг доторх юм ойлгочод бас ярил би та нарт ярьжлах баг. Гэтэ яг үндсэн сэдвүүрийг оръё. Үндсэн сэдв нь болохоор яг энэ хүмүүс бодтой хүмүүс юм уу гэвэл бодтой хүмүүс мөн. Тийм тэгээ Чэм бас киномыг үнэхээр бодтой хүн гэжсэн. Тэгэхээр Чэм тийм хотлоо ярьдаг хүн биш учраас би Чэнд итгэлтэй байна. Тэгээ Чэм гэдгээс гадна яг энэ нэрэн дээр гардаг нэр Чэм. Гэхдээ ер нь бол өөрөөр улсуудад өөр нэрээр байж болно. Тийм тэгээд ер нь бол энэ номон дээр байгаа тэр жишээ скиллүүд ч гэсэн ер нь бол өмнө ортой. Гол нь би та нарт энийг хамаагүй ярих юм бол би өөрөө галзуу хүн шиг болох гээд байна. Хангалттай угаасаа галзуу хүн шиг явж ирсэн. Одоо энэ 8 жилийн хугацаанд 17 тааас хойш энэ зүйлийг хийсэнс хойш уртнаас залуужуулах гэж ярьснаасаа хойш өвөн төглөгдөж шоолуулж доромжлуулж исэн үед нь олон бохгүй юу. Яг шудраг хэлэхэд бол яг магтаал аваад үе ямар гоё юм бэ гэж магтаал авсан үе цөөхөн. Тэгээ угаасаа аливаа ямар нэг зүйл дээр амжилт үзүүлэхэд дурц цараахын тулд эхлээ үрээ тариад тэрийг услаад тэгээд том мод болж авах сайхан дараа үр шим өртөн штэ. Тэгээд адилхан маш олон удаа ингээ хүлээж байгаа. Тэгээд гэр бүлээс тэг хамгийн хэцүү зүйл нь хизээ байд юм бэ гэхээр гэр бүл ойр дотныхан ингээд жоохон ойлгохгүй байх нь жоохон хэцүү байдаг. Гэхдээ би тэр хүмүүст нэг гомдсондоо хэлж байгаа биш. Зүгээр ер нь ялгаа зүйлийг хийхэд тэг ингээд асуудлууд үүсдэг. Тэгэхээр энэ ч гэсэн одоо би энэ дээр байгаа хүмүүсийг яагаад нэг тийж ярьдаг юм бэ гэхээр нэг тийм нууц болохоор биш. Тэгээ энэ номны хойно байгаа тэр ингээд тэр идэгсэн тохиолдол ч гэсэн нууц болохоор биш. Зүгээр л тухайн хүндээ ингээд ярихад ойлгогддог байхгүй юу да. Анхад 1900 жилийн өмнө хүмүүс аура гэдэг сэдвийг хүн хоёр төрлийн биетэй, хүн энергийн биетэй гэдэг сэдвийг ерөөс ойлгохоор төвшин байсан байхгүй юу. Тийм болохоор бид тэр тухай ярьдаг байсан. Одоо ч гэсэн ер нь бол яг дэлхийн ивэн нэгдэлтэй юм. Яг ингээд бид нар бурханлагын гэдэг тухай ингээ хүн болгонтой ярмаар л байдаг. Даан чи сэдв хүмүүсээс айгүй хол сэдв болцсон. Тэгээ дээрэс нь шоолгуулдаг сэдв болцсон учраас ярьдаг хүн. Дээрэс нь би бас ингээд одоо хэрвээ би бас нутаг энэ төр яриул одоо ингээд те завхны юм шүү дээ. Гэхдээ би ингээд нутгаа хамаагүй ярьдаг юм бэ гэхээр хүмүүс угаасаа бичлэгээр ингээд хинийг нэг үз додол руу тэгээ өнгө зүс царай руу тэгээ одоо миний нүдний шилжүүд рүү ч юм уу ингээд бороо арьс руу ч юм уу өнгөн талаар дайрдаг байхгүй тий. Тухайн ярьсан тэр зүйлээс болоод тэр том зүйл рүү маань гэр бүл рүү маань ч юм уу нутаг ус руу тавс ингээд чинь тодорхой хэмжээнд хүн нутагтай хайртай байж дараа штэ. Яг хаа гэх мэтчлэн ингээд багш нартаас мэдээж би хайртай байж таараа. Тэгээд бас тэрийг ингээд байнга доромжлуулахыг сонсмооргүй байдаг учраас нэг ярьдгүй юм. Тэрээс биш нэг галзуун болохоор ч юм уу эсвэл амар нууц болохоор ярьдаг гэсэн үг биш аахгүй. Тэр одоо юу гэдэг юм бичлэгийн төгсгөлөхэд бол яг одоогийн Монголын сошиал фейсбુક хандлагын юу төстэй юм бэ гэхээр нэг хартаа нөхдөд төстэй байхгүй юу? Би одоо ихнэр нэг гэж бодъё л та. Тэгэл чи яагаад ингэ гойж гоцсон чи? Гэт ингэ уурлаад идэх нөхдөд аюу хэцүү шттэ ингэ. Тэ чамаа дарамтлал
өчимхөө гэдэг ингээд зэдэг бол хэцүү байхгүй. Яг одоо Монголд яг тэгдэг ингээд би нийгэм ярихаар нэг сэдвийг хүндхүү намайг яг тэрний эсрэгээр нь ярьдаг байхгүй. Одоо жишээлбэл харамд бэлгийн энерги гэдэг сэдвийг би нэг дуртатаач ирсэн биш. Зүгээр яалтчгүй ингээд бодтой ингээд амьдрал руу ч юм уу ингээд ярихаас аргагүй болчихно. Тэгэнгუთ чамшиг бацаа юу юм хөөе? Чамшиг муу зандан бацаа юу мэдэх юм энэ төр гээд. Тэгэл эсвэл ингээд тэрнээс цааш ингээд миний хувийн амьдрал руу ингээд данадалчихдаг байхгүй. Нададсан бүтлгүй харилцаанууд байгаа. Гэтэ ингээд алж jonson түүхүүд байгаа. Гэтэ аимшигтэй тийм харилцаа байхгүй шүү дээ. Гэтэл ямар ч гэсэн тэгж дарамжлуулалтыг сонсоод хэцүү байдаг учраас бас ингээд бүх зүйлийн тухай нэг тийм ярьдгүү гэсэн. Тийм. Тэгэхээр ер нь бол цаашаа урлын дэлгэрүүлээд ярих гэвэл тийм энэ ном дээр байгаа хүмүүс бол боддог хүмүүс мөн. Гэтэ ямар утгаараа гандар томоотой, ямар утгаараа хамааралгүй ингээд тэр нь дараа нэр тэгээ баяртай.